За хүмүүсээ түр чимээг өгч. Би та бүхний киногоо үзэх гэж яарч байгаа гэж ойлгож байна. Гэхдээ 15 минут түр хүлээж бидний бэлтгэсэн хүүхдийн жүжигчлэн тохиолдлыг та бүхэн бүлээн авч сонирхыг урьж байна. 이게 지금 그런 게 있죠. Нэгэнтэл та надад ашиг авдаг авгийн хэмжээ наваад эрүүл байхын тал дээр илүү анхаараарай. Самбууд сайн тогтсож. Дараагийн бүр сайн тогтсон шүү дээ. За. За хүмүүс. Чиний нариусан энэ жүжигэн чинь хүмүүс амсаад байгаа шүү. Надад ч гэсэн их таалагдлаа. За хичээгээрээ. За баярлалаа. Энийг хараад төө тэгээд юм. Хажуу хүмүүс ойрсон гэж ярьж байна. Хэд өдөр кино үзгөө. За тэгээд хүүхдүүдэд гаргаж өгсөө бай.
Бид нар энэ хөлөг дээр аль болох удаан зэсэх хэрэгтэй. Нааш. Алив. It's just gonna take them a couple of minutes to get the boats organized. I don't know about you, but I intend to write a strongly worded letter to the White Star Line about all this. Чи хотод хүнтэй өргөдөг байсан уу? Үерхээ. Тийм ээ үерхдэг байсан. Тэгээд яасан? Улс төрийн үзэл бодол таараагүй. Өөр намын хүн байсан юм л та. За тоглосон юм. Сэтгэл санаа нийлээгүй. Тэрний ээж аваас нь болсон юм. Тэрний тархинаа угаачсан байхгүй юу? За шал дэмий юм ярьчлаа. Чи тэгээд тэрэндээ үнэхээр сайн юм уу? Үгүй тий. Энэ талын жинхэнэ гэр орон сэтгэл санаа нь бий юм шүү дээ. Өө ээж, та ч гэсэн кино үзсэн юм уу? Цаг араа болцсон байгаа юм биш үү? Али явъя. Хамт төхье.
Оо сайн байна. Сайн байна. Та сууч. За. Та манай түүгээр очиход ч нэг танилцж байсан да. Санж байна уу? Санж байна. Очоо хайчаа юм бол та нараас нэг зөвлөгөө авах санаатай юм. Гочоогон би ойр жаахан жилээрхэд байгаа. Ажилд ирэхгүй байгаа л да. Оо за. Би танд мэдэх зүйл байвал туслахыг хичээе. За яг ахна. Өвчтэй малыг таних талаар лараа дэлгэрэнгүй мэдмээр байгаа. Мэдээж мэрэгжлийн та нарт өрнчгэж юу ах вэ? Гэхдээ өвчтэй малыг энгийн аргаар таньдаг шин тэмдгүүдийг л мэддэг болчихмоор бай. Болохоон байвалч мэрэгжлийн та нарт хандлаггүй яах вэ? Дуруу үнтэй имчилнэ гэж мартаж байдсан ч юу яах вэ дээ? Явцгүй л ажиллалтаа ер нь. За. За тэгэхээр өвчтэй малын хамгийн түгээмэл хэмжээ нэрвэл мэдээж хоол ундандаа дургүй болох. Сүргээсээ тасарч хоцорч идээшлэх нь бий. Нялх төл малын хувьд бол хэвтэмхий, унтамхай байдал ажиглагдана. Тэгэхээр өвчлсөн малынхаа зүүн далан дээр нь дараад зүрх судсыг нь чагнажиж болно л доо. Амьсгал нь сул эсвэл давчин байвал тухайн мал с ิจ гтэй байна гэсэн үг. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ нөгөө хаш эрднийх мөн үү? Мөн. Үгүй чи нөгөө зургатаар гараад идэх хүн мөн үү биш үү? Өөдөө? Харин Тимэти намайг өөдөө гэдэг. Хашаатай уулзах гээд. Айсангийн хувьд бол ширүүн дөрөв эсвэл ном байдал ажиглагдана. Тэгэхээр өвчлсөн малынхаа зүүн далан дээр нь дараад зүрх судсыг нь чагнажиж болно л доо. За. Асаага таныг бодонгой хорд өрөөд иргэнэ. Яг ч юм бол. За ахын ч явъя та. За. Дараа уулзамж ер нь ч асуултын хариултыг авчих шиг боллоо шүү дээ. За. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.
Юу болсон байж? Та намайг бүр айлгачлаа. Хүүгээ бүр айлгачв. Үгүй цаан чи нөгөө зурагтаар гардаг охин чамаас сураад ороод ирсэн. Үгүй ээж нь бүр яах ч ухаанаа олохгүй. Ямар сайнд аяг цав бариулчаад гараад ирлээ. Ямар гинэ? Гэ мэдхгүй чи өөрөө ороод болцсон. Өөдөө. Чичээ нь бол газар юу гэж? Ямар сонио. Чамайг санал хүрээд ирлээ. Чи намайг сансан. Тэгэл. Чи өөр нэг л хүнд яах юм? Харин өөр хүн амьтантай болсон биш үсттэй. Өөрийн санаад ирж хатаж байгаа. Энд бүх юм өөр шүү дээ. Бирснээс ч нөгөө муухай зүудэ зүтлхүүлсэн. Тийм үү? Нотхтой ирсэн болоод ч тэр юм. Чи тэгээд нэрээ энэ надад хамт байх гэж ирлээ гэж юм. Тийм шүү дээ. Тэгээ нөө телевизийн нэвтрүүлэг хийсэн. Тийм бити яра. Би шал өөрөөр амьдрмаар шүү дээ. Хойл ярьдаг гэсэн мэдтэй. Хинч танихгүй бүр хөдөөгийн сумд очиж амьдрах юмсан гээд. Хотод угаасаа л хэцүү байсан шүү дээ. Алхсан гიშгсэн болгоно гэмт хэрэг хийсэн өөрөө дандаа л эргэж харж байдаг. Тэгээ 960 хийлээ ам гээл ёо. Одоо болоо. Одоо сайн сумд амьдрнаа. Хоёлаа сумд байгаа юм чи. Энд чи амьдрал хэцүү шүү дээ. Зүрээ болно шүү дээ. Гоё шүү дээ. Би зүгээр нэг юм яриад идэх байхгүй. Дандаа ярьсан болгоно биелүүлэхээр яваад байдаг. Тэгээ сумд амьдрыг ярьжсэн биелүүлэхэд харасч үрдэрсэн байхгүй. Чи дэрэг юм яриад тохор ээж унтаж чадахгүй шүү. Километрч хоёлонт. Километрч. Яаж унтрах юм? Тэр. Тог зогч шүү дээ энэ чинь. Усан дарах юм. Усан дарах газар байхгүй юм уу? Чинь яахлаараа ажилдаа очихгүй үд болтол ундалт суудаг үлээ. Үгүй би очив. Миний хараа. Сайхан амарсан уу? Сайн уу?
Чи нөгөө хашаагийн яриад байсан малын юм чи охин уу? Намайг өөдөө гэдэг. Даж хөөхөрхөн л охин байна. Энийг бол харин заавал мэрэгжлийн баг одоо бидэнд хандсан шүү дээ. Чихээ чин сэтгэлийн хайрыг чиний нэрийг хэлэхдээ ч мэдрэн Би яг үндэ энэ хашааг чимээгүй хорвоо аяндаа сэрж хүсэхүлэсэн хайрыг авчирлаа чимэн тэр үед дэргэд минь байлаа чамтайгаа байх хичнээн жаргалтай чиний нүдрүү ширтэхтэй ч мэдрэн би намуухан орчлон хавраа илгээхтэй намайг хайрлах чамайг авчирч Ер нь тэгээд нутгийнхаа цавч би чамд хэлж догдсон зүрхээ цагаан хүн гэвэл тунлагхан нуран чиний сэтгэл дотхон сэтгэлээ харин цэцэг гэвэл тусалтай борон чиний хаад бидэн хоёрын энэт хаан хизээч хурахгүй үнэн чхаар мэдсэн зүуд минь битгий надаас холдосоо амрагдыг чардаггүй хайр минь энэ юм болохоор амтрахын гинэн чамайга насан туршдаа өглөө бүхэн мандах наран шиг өгсөн хайрандаа би жаргалтай үнэн худлын дунд чамдаа итгэсэн үргэлж дурсах өдрүүд минь бидний үнсэх бүрт чинь би дандаа чиний догдолсон